сайн уу? Сайн. Сайн байна уу? За өнөөдөр бид хүн байгаль хичээлдээ хамтран хичээлд явуулахаар болсон байгаа. Одоо та нар бүгдээ энэс суглаа татаад баг уулзсан шүү. За. Түрүүчийн авсан ширээ рүү явуулж энэ ширээний байгаа зургийг хараад байна. Машаа.
За. Жимс яг би болсон байна. Юу дашныг гэдэг чинь. Эний хат хэлсэн. Юу дашныг жимс яаж би болсон бэ? Жимс нь үр ашиг. За, юу соёлуулаад өсөж томсоо. За, энэ би өсөж томсох гэдэг юм шиг тийм ээ. Өсөж томсоо дараагийн баг хэлээрэй. За. Жимс нь үрнээс бий болдог. Эхлээд үр нь үндсийг ургуулж, үндсэн мөчрийг ургуулж, дараа нь навч ургуулаад жимс бий болдог. За, энэний санаа мэддэг байх тийм ээ. Эдгээр харин энэ ийм санааг хэлсэн үү тийм ээ. Ус нь бол ижил болчихлоо. За, одоо та нар түнтэй харъя тийм ээ. За, эхнийх нь бол үр тариад үндэс үсээр навч ургаад цэцэг ургаад тэгээд жимс ургадаг.
Дараагийн баг мод ургаад үр тариад мод ургаад жим сурдаг. Дараагийн баг нь үр тариад өсөж том болохоор жим сурдаг гэсэн тийм ээ. За тэгвэл одоо эдгээрээс яаж юудыг өнөөдрийн хичээлээ бидний өнөөдрийн хичээлээ гарч байгаа бол цэцэгнээс юу бий болдог юм бэ гэдэг. Цэцэгнээс юу бий болдог юм бэ? За ихэд бол бид нар өнөөдөр энийг мэдж авах нь үйл ажиллагаа хоёр шугаа орно. За та нарын ухт компьютер байгаа. За санал дээр юу харагдаж байна вэ? Одоо та нар ажлын хуудсынхаа үйл ажиллагаа хоёр хэсгийг нэгэ харлаа. Үйл ажиллагаа хоёр хэсгийг нэгэ харлаа. За энэ ихтэй энэ юу вэ? За бүгдээ нааш харлаа. Энэ юу вэ? За энэ юу нэ? YouTube байна тийм ээ. За бид нар энэ хаяг ороод энэс Facts of Religion хаягаар юуны тухай мэдэж авах вэ? За энийг аль баг хийх вэ? Авсан баг энэ таамаг хэсэгтэй. За энэ аль авсан баг маань Every Life Cycle Animation гэсэн хаяг ороод бичнэ. За ажлын үгсний үйл ажиллагаа хоёр дээр хаяг тусгай. За одоо бид дээр орцгоо. За компьютер руу. За интернет руу яаж авах вэ гэж байна. За ороо. Одоо нэг тэмдэглээ хэлээ. Одоо харъя сая бичлэгээ санахад ямар байна? Та бүхэн эхлээд хэлсэн таамаг чинь зөв байж бүрөө байж.
Одоо юу дайсаа хоёрыг бичнэ. Юу дайсаа хоёрыг. За юу дайсаа хоёрыг бичнэ. За юу дайсаа хоёрыг бичээрэй багшаа. За танаа юу дайсаа хоёрыг биччихье. За яг ямар дараалал өгсөн бэ? Тэрийг харж. Жимс маань нөгөө бидний ажлаа юу болж байгааг жимс яаж хийсэн бэ гэж бодож байна. За тэрийг за юу бичиж сайн бичих. Зураг харчаад юу бичиж болж байгаа. Тэгээд жимс яаж бий болж байгаа дараа нь бичээ. За хурдаар аваад нэг нүцэн өгөхгүй байна. Ерөөсөө зөвхөн дараад нь бичсэн. Яг бичсэн. Тэгээ яасан бэ? За одоо 30 секунд дараа машин. Яг 2 минутаас яваас хойш шалгаж за тэгээд боцмоор бичдэг шүү. За хугацаа дуусахад 15 секунд шүү. За одоо ингэж танаа баг тэр алимынхаа багтаа ажлын хугацаа солиод шалгахдаа танаа хоёр хоорондоо солиод шалгах. За тааны бичсэн чинь ямар байна? За ажлын хугацаа солиод уншаад байна шүү дээ. Тааны бичсэндээ таарч нь уу?
버리시오. 자, 또 못 잡았어. 죽시다. 자, 못 잡았다. 없지? 자, 무슨 문제 야스? 자, 이쪽이 주제 어때? 자, 어떤 따라하는 게 앞으로 어떤 맛있는 사진들이 있으면 여기 지금 지트네 여기 넣었으면 이 뭔가를 지트나 자, 되게 뉴스지. 근데 여기 지트네 여기 자, 어떤 사인 밑에 미치는 있을 때 대립 교육시켜 어느 설정 것이다. 어떤 인생 밑에 유혹스 미쳤어요. 자, 나지. 얼마나 유다시가 많이 넣었다. 지트네스 유혹이 없어요. 자, 제가 양쪽 가서 자, 밑에 미치는 자, 어떤 인생 밑에 사소나 자미가 없어요. 요 배웠으면 짐스 배웠으면 자, 하나 자미니 배웠으면 짐스 아가 배웠으면 지트네스 자 하나가 자미가 짐스 하나가 자들 다시 왔으면 짐스 배웠으면 자, 이거 지트네스 하나 배우고 양다는 지금 요 배웠죠? 짐스 요나스 배웠는데 지트네스 짐스 배웠는데 팀에 자, 팀은 어떤 사실 지트네스 짐스 배웠는데 밑에 밑에 닥치다 팀에 자, 어떤 나샤지 마타가 왔다 어떻게 마타가 팀에 자, 생각하네 되지 요엘로 알텐데 팀에 자, 하나 요엘로 어떤 걸 번개를 팀에 자, 어떤 다른 것이 사물소 하나라 지세 소라니네 예스 우세 드세 자, 어떤 소라니네 계속 우세 드세 야, 좋아 자, 왼쪽에서 소라니네 왼쪽에서 우세 자, 어때라 자, 마음으로만 인생에서 어떤 시대 하시라고 합시다. 봅시다. 어떤 시대 하시오? 잘 못 떨어. 더한테 미안 좋아한테 밑에 봤어. 잘 못 떨어져요. 자, 일단 나가네. 자, 호환 또 싫어. 자, 호환스 발음. 호환스 발음. 어떤 것은 이거에는 우리가 지나갈게. 자, 벗어만치도 합시다. 가라, 오빠. 자, 호환스 가라, 여기. 자, 같은 이거예요. 자, 유리 비우기 하자. 자,
Зөөлөд байна өөр. Энэ одоо юу юм бэ? Энэ жижигэн цэг шиг шаршаар юмнууд байна юм. Үр яхаа. Тэр юу юм болоо? За одоо шүн таашнаа гурав ажлын утсан дээр ажиллая. За ямар даах вэ? Юу. За тэрийг ажлаа тавьчих. За бид нар сайн дуугаад ирсэн тийм ээ. Яг ийм зүйл харагдсан уу? Харагдсан. Юу дашаа өөрөө хийвөө? Хийсэн. За одоо би хоёр багаас асууя. За тэр багаас энэ багаас асууя. За тэр багийн мөнгөч юу байсан бэ? За үр би болсон. За энэс номер үр би болсон. Үр би болсон. Хамаатай санаа нийлж гэнэ үү? Нийлж. За тэр үр хаана? За энэ юу хаана вэ? Баатаа. Тийм ээ. Авч үзсэн энэ ичих юм байна уу? Ичих юм байна. Энэ хондорны ямар вэ? Жижиг юм байна тийм ээ. Ажины үднээс жижиг юм байна. Цэгтэй жижиг юм байна. Ядахад бас хэцүү юм байна тийм ээ. За тэгээд дараагийн даалгавар маань. За тааны хэлсэндээ багшийн санаа бас нэгдэж байна. За юу би явуулт юм байна? За цэцгнээс чигээс юу явуулт юм бэ тийм ээ? Харин жинсэн бол юу явуулт юм бэ? За дараагийн даалгавар үүсгэй. За нэг юм. За одоо бид нар юу даалгавар дөрөвлөгөө авъя. Одоо сая за бүгд нааш авч байна. Нааш авч. Даалгавар үүсгэх нь нааш авч. За хараа. Одоо сая бид нар хичээл хийснээс хоошоо яг жинс яаж юу явуулт юм бэ гэдгээс хоошоо бодъё заяа. За бид нар бичлэг үзлээ. Бас тэмдэг хөргөж үзлээ. Тийм ээ? Жинсийг жисээ дотрын юу байдгийг мэдлээ. Одоо бидний энэ нөгөө хэлээд байгаа юм чинь хэрхэн ямар замыг төвж бий болт юм бэ? За одоо энэ ярилцаад юу л ажиллагаад үрийг ашиглая. За хоорондоо ярилцаад хийлээ. Сүүлийн дараалтаа юу шүү? За биш дуусав. Одоо бид нар ажлын хуудасаа сая бид нар ингэж хоорондоо сольсон бол одоо ингэж арын хоёр хоорондоо танаа хоёр хоорондоо ажлын хуудасаа их нэг утасаас төгөөс авчаар байна. За хоёр өөрийн чинь бичсэн дээр таач нэг болчихъя. За энэ утасаа бичээ. За шахах бүлгүй. За одоо буцаас. За буцаас. За одоо бидний сайн бидний бичсэн зүйл маань нөгөө багийнхантай чинь таарч гэнэ үү таахгүй юу? Таарч. За таахгүй байсан баг байна уу? За танаас юу хэлсэн? Юу хэлсэн? Манайх юу яасан? Цэцэг, жимс, үргчэд, үндэслэгчэд дараа марч
이렇게 하고 드시기 맞추겠습니다. 자, 을 байсан байна уу? За. Бид нэр ишгэн шүтсэн хатгий багын соёо бичсэн байсан гэж байна. За, тэгвэл одоо бид нэг дараалтаа танилцъя. За, эхлээд энэ юу вэ? Энэ үр тийм ээ? Үр. За, юурийг бол тайлбар тийм ээ? За, юурийг тайлбар за, соёотоо биднээс сургаж ирсэн. Соёо гэдэг бол бас үндсний ихтэй хэсэг нь авна шүү дээ, тийм ээ? За, ийснээ дараа навч ургаж ирэх юм байна, тийм ээ? Навч ургах явцдаа угаасаа өндөр хэсгээрээ иш нь ургаад навч ургаа явчихдаг бас. Магадгүй бас төстэй байж магадгүй, тийм ээ? За, тэрнээс юу гарч ийн вэ? Цэцэг гарч ийн. За, энэ ямар үнэтэй цэцэг байна уу? За, сая бид нар бичлэг үзсэн. Энэ цэцгнээс ямар юм сурах юм болоо? Удаан зүйтэй эдний баг, энэ хоёр баг маань үзсэн тийм ээ? За, аль нь ямар үнэтэй цэцгнээс үсчихсэн бэ? Цайвар цагаан цэцгнээс үсчихсэн тийм ээ? За, одоо энэ шар цэцгнээс удаад бол. За, тэгвэл одоо энийг юу дээрээ харъя. Урагт бол за, бид нар эхлээд нэг үр суулгуулаа. Үр маань яасан? Дараа. Жимс суулгуулаа. За, одоо бид нар жимсийг аваад явъя. За, буцаад жимсэн дотор юу байгаа вэ? За, буцаагаа тавьлаа. Дахиад энэ замыг дуудаад жимс суулгана, тийм үү? Бид нар энэ жимс идэж байна. Энэ жимсний үр маань дараа жилийн яг энэ амьдралыг дуудаад буцаад жимс одоо бид нар дээр ирэх юм байна. Тэгвэл ургамал яадаг вэ? Яг ийм дараатаар эргэж хөвчдөг байна шүү дээ. Хөвчдөг байна. Ургамлын амьдрал. Тэгэхээр энэ амьдрал байна ургамалч гэсэн бид нар энэ ургамалтай адилхан уу? Адилхан шүү. Энэ амьдралын ягц адилхан уу? За, хаана хөвч байгаа тийм ээ? За, хүүхэд байна. Том болоод аав ээж болно. Ахаад хүүхэд юм тийм ээ? Тэр хүүхэд том болоод дахиад аав ээж болно. Тэгвэл энэ нэг холбоо байна. Ерөөсөө ургамал хүн амьд бид бол адилхан явдаг тийм ээ шүү дээ. За. Өргөө ургамлаар яг уу. Өргөө ургамлаар яг уу. Өргөө ургамлаар байдаг бол тань юу гэж байна? За, ямар ургамал? Төмс өргөө юу? Төмс өргөө бол дараа жил төмс ургах уу? Төмсийг яаж сардаг бол та нар юу гэж байна? За, соёо гарна. За. Төмсийг төмсөөр зүйтэй төмсийг ургуулна ш. Хав төмсийг яг төмс чигт нь аачаа суулгахаар зөндөө төмс ургана. За. Би нөгөө өргөө ургамлууд яаж татдаг гэдгийг ойлгочлоо. За, нөгөө төмснөөс жишээлбэл дээдлийнх нь соёог ингэж хайчилж авч байгаа газар дээр үлчээр болгочихд юм билээ. тийм үү? За, тэр гэртээ сайн гэж байна юу? За, яа. За, одоо бид нар юу ажиллаа? 5 руу оръё. За, 5 руу орохын юм нааш ардаа жишээ нэг жимс суулж авсан тийм ээ? За, одоо 5 дугаар даамуур маань юу хийх вэ гэхээр за, өнөөдрийн хичээлийг чи маш сайн ойлгосон гэж үзэж байгаа бол өөрийнхөө сонгож авсан тэр жимсийг энэ үйл ажиллагаа тавын энэ хэсэгтээ наано. Би арай ойлгож наач угаасаа хуулж аваад наач за. Энэ хэсгээр би арай бүгд ойлгосон юм наахгүй байх за. За, энэ номон дээр наано шүү дээ. За. 아니 보자. 다 보이는 난 다 보이는 거야. 저 뒤에 되게 알았으니 좋죠. 다 보이는 거. 다 보이는 거. 진짜 보이는 거. 이 애기 진짜 맛있어요. 그때도 좋죠. 참 비시마. 자, 얼른 나가는 시대네. 자, 나서.
Уугшаа эвгүй та нар өнөөдрийн хичээлээр нэг номыг бий болгоё тийм ээ. За одоо багийнхаа гişиг нэг бичиж. Хин энэ номыг хийсэн болоо зохиосон болоо. За багийн зохион дээр юуны ханыг хийж байна шүү дээ. За багийн гişиг дээр бичиж. За багийн гişиг дээр бичээрэй. За бичсэн баг нь номоо аваад гараад ирээ. Нэг сурсан номоо аваад гараад ирээ. За зүгээр нэг биччих бааш та. Зүгээр нэг биччих. Танаа багт хийх юм байгаа. За бичсэн баг самт аваад гараад ирээ. За баг одоос нэг л номыг авъя. Хоёр номын нэг нь авъя тийм ээ. За аваад ирсэн. За харъя. За хамаг аваад ирсэн. За хамаг. За танах энэ ном нэг ном чимээ гэж мэдэж байгаа тийм ээ. За аваад гараад багш нэг ингээд байрлуулж бид нар өнөөдөр ийм ном хийлээ. Бидний зохиосон ном юу вэ? Мөн байна тийм ээ. За дараач хамаа. За дараач баг. За одоо наашаа. Одоо багш нэрээ наад өгнө. Бид нар бүгдээрээ. За бос багш нэг багаас нэг ав нэг нь. За нэг чирээд ирчих юм. За ингээд дөрөв багаас би дөрөв номыг аваад ирчихлээ. Одоо бид нар ийм ном үүсгэсэн учраас энэ дээр эргээ хахад бидний өнөөдрийн хичээл маань энэ дээр бүгд ямар байж байгаа тийм ээ. За энэ хийсэн номоо ангийнхаа бүтээлийн бүхэн байрлуулаарай. За ёо. За энийг даатгах одоо эцэн номны арыг сөхөд үстэй. Ангийн арын бүхнийг сөхөд үстэй. За энийг даатгах байна уу? Байна. За уншия. Let's аяа өөрийнхөө хэлж фокус тэмдэглэж өгөөрэй. Одоо энэ хоорондоо гурваараа ярилцаад дахиад энэ хоёр одоо бид нар интернет рүү орж чадчих юм гинэ. Энэ хоёр руу ороод чиний хэлэх дуртай ямар жинсний тухай байна вэ? Тэр бичлэгийг хараад тэмдэглэж өгч ирээрэй. За ёо дараа.